эдийн засаг, нийгмийн асуудлаар бэлтгэсэн орон нутгийн чанартай оргилсан мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Бид олон нийтийн ашиг сонирхлыг эрхэмлэн олон ургач үзлийн эндэр байж тэнцвэртэй мэдээллийг хүргэж байх болно. Құрметті көрермендер, Саян телевизиясы қоғам саясат экономика бағытында дайындаған жергілікті жердің іргіл сай жаңалықтарын сіздерге жеткізуге әзір болды. Аймгийн цагдаагийн газраас ерөнхий боловсролын сургуулиудын багш нартай хамтран олон нийтийн эргүүлийн үйл ажиллагааг өчигдөр зохион явууллаа. Ингэснээр олон нийтэд холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах, хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээ төлөвшүүлэх ач холбогдолтой ажээ. Кеше аймақтық полиция басқармасы жалпы білім беретін толық орта мектептердің ұстаздарымен бірлесіп, көпшілікті қамтыған күзет жұмысын ұйымдастырды. Аталмыш шара көпшілікке арналған заң мәліметтерін беру, заңды құрметтеп, жүзеге асыру жүйесін қалыптастыру мақсатында жүрілді. Аймгийн цагдаагийн газраас ерөнхий боловсролын сургуулиудын багш нартай хамтран олон нийтийн эргүүлийн үйл ажиллагааг өчигдөр зохион байгууллаа. Ингэснээр олон нийтэд холбогдох хууль тогтоомжийг мэдээлэх, сурталчлах, хуулиа дээдлэх, сахин биелүүлэх сэтгэлгээг төлөвшүүлэх ач холбогдолтой ажээ. За, та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Манай цагдаагийн газрын байгууллагаас зохиож байгаа олон нийтийн эргүүлийн үйл ажиллагаанд одоо бид нар ингээд Өлгий сумын 13 багийг хариуцсан байцаагч нар Өлгий сумын төвд одоо үйл ажиллагаа явуулдаг сургуулиудын багш нартай хамтран олон нийтийн эргүүлд гаргаж байна. Жишээ нь би өөрөө гэхэд 8 дугаар багийг хариуцдаг цагдаагийн Ахмад Леген гэдэг хүн байна. Би болохоор Өлгий сумын 4 дугаар 10 жилийн багш нарыг хариуцаад өөрийнхөө хариуцсан багуудаар яваад гэмт хэрэг зөрчил цаашдаа манай Өлгий аймгийн хэвжрүүмийн нөхцөл байдал, эрүүгийн нөхцөл байдал ямар байгаа талаар танилцуулаад ерөнхийдөө явах гэж байна. Ийм учраас одоо та бүхэн манай ажлыг ингээд дэмжиж цаашдаа бас хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Ер нь ингэж олон нийтийн эргүүлд гарснаар цааш гэмтгэрээс урьдчилан сэргийлэх ажилд маш их төхөн болдог. Бид нарын олон нийтийн эргүүлд гарч явж байгаа байдал болохоор жишээ нь нэг дэлгүүрд орлоо гэхэд тухайн дэлгүүрийн одоо хяналт тавиад хяналтын камер ажиллаж байна уу үгүй юу, гадна дотн талд нь хамгаалт, харуул хамгаалт байна уу, тэр тал дээр нь бас давхар хяналт тавиад цааш тэр хүмүүст цагдаагийн байгууллагын хууль зааснаар албан шаардлага хөргүүлж ажиллах болно. Түүнчлэн төрийн албан хаагчдын ёс зүй, ур чадвар, хариуцлагыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх, байгууллагынхаа дотоодод болон үйл ажиллагаа явуулж байгаа хүрээндээ гэмт хэрэг зөрчил үүдэгдэж болзошгүй шалтгаан нөхцөлийг тогтоож арилгах зорилгоор тус үйл ажиллагааг зохион явууллаа. За, өнөөдөр манай төрийн байгууллага бол цагдаагийн байгууллагатай хамтарч олон нийтийн цагдаа болж одоо аймагтаа одоо үйл ажиллагаа явуулж байна. Сая бид нар бол цагдаагийн байгууллагын удирдлагатай уулзаж ажил үргийн хуваарийг аваад одоо үйл ажиллагаа явуулаад ингэж явж байна. За, бид нарын зорилго бол цагдаагийн байгууллагатай хамтарч энэ нийтийн одоо амгалан тайван байдлыг амгалан байлгах талаар одоо үйл ажиллагааг ингэж явуулаад явж байна. Сая бид нар явахдаа бол одоо аймаг бол ерөнхийдөө амгалан тайван сайн байна гэж бид нар үзэж байна. За, ямар ч гэсэн одоо бид нар олон газараар орж санал зөвлөгөө өгч бичиг баримт тарааж өгөөд одоо тэр аж ахуйн байгууллага төрийн байгууллага оройн цагт ямар үйл ажиллагаа явуулдаг тэр манайч нар ямар хэвийн үйл ажиллагаа явуулж байна гэдэг талаар бол хамтдаа үзээд одоо энэ хэсгээд энэ тал байда ирээд ингэж зогсож байна.
За энэ цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа бас хэцүү байна. Ингээд оройн цагаар явахдаа бол тэр бар сэнгэний газар бас явлаа. Тэр PCD тоглоомын газар тэр оройн цаг тэр заримдаа нэг сурагчд бас явдаг харагдаж байна. Энэ үйл ажиллагаа бол маш аш холбогдолтой гэж үзэж байна. Ягаад гэвэл энэ зөвхөн ард түмний амгалан байдаг асуудал бол зөвхөн цагдаагийн байгууллагын үүрэг биш. Олон нийтийн одоо бас үүрэг хүн болгоны үүрэг байх ёстой. Энэнд бол ард түмэнд бас бүгдээрээ хамтарч тэмцэх юм бол цагдаагийн байгууллага бол маш дэм болно гэдгийг бол бид нар ойлголоо. Цагдаагийн газартай хамтраад одоо энэ шөнийн эргүүлгийг хийж байна. Тэгээ сая бас нэлээд бар цэнгэний газар, PC тоглоомны газар орлоо. Тэгээ PC тоглоомны газар одоо ингээд одоо баг 11 өнгөрж явах тэр хаагаагүй. Насанд хүрээгүй хүмүүс бол өчнөө олноороо тоглож байна. Зарим бүр ингээд онцсон маягтай. За тэгээд эсвэгчтэй хандаж зөвлөхөд энэ хүүхдүүдтэй хараа хяналтаа сайн тавиач, энэ хаагур яваад байгаа юм бэ? Юу хийгээд яваад байгаа юм бэ? PC-нд байна уугүй юу? Хичээлийнхэн хуваар хэдэн цагт харж байна? Яаж юм гэдэг талаар ерөнхийдөө эцэгчүүдээр хүүхдүүдэд хараа хяналт тавих нэлээд шаардлага гарсан байна гэдгийг харлаа. Аймгийн мэргэжлийн хэлтийн газар аюулгүй хүн сарын аяны хүрээнд өчигдөр ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт болон цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсний аюулгүй байдлыг хангуулах, сайжруулах, хоолны хортлого гарах эрсдлээс урьдчилан сэргийлэхэд цаашид авах арга хэмжээний талаар ерөнхий боловсролын сургуулийн захирлууд үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуй нэгж байгууллагын удирдлагуудад сургалт зохион байгуулж санал бодлоо солилцлоо. Аймағымыздағы мамандық бақылау орны қауіпсіз тағам айлық жорға аясында кеше толық орта мектебінің түскі тағам жобасын іске асыруды және балабақша бүлдіршіндерінің ас тағамының қауіпсіздігін қанымдап жақсарту тағамның қорыту ісінің алдын алу, келешекте алатын іс-шара аясында толық орта мектебінің басшыларына түскі тағам жобасын іске асырып отырған ұйым мекеме басшыларына оқыту ұйымдастырып пікір алмастырды. Аймгийн мэргэжлийн хэлтийн газар аюулгүй хүн сарын аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилт болон цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсний аюулгүй байдлыг хангуулах, сайжруулах, хоолны хордлого гарах эрсдлээс урьдчилан сэргийлэхэд цаашид авах арга хэмжээний талаар ерөнхий боловсролын сургуулийн захирлууд үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэгч аж ахуй нэгж байгууллагын удирдлагуудад сургалт зохион байгуулж санал бодлоо солилцлоо. Үдийн цай гэж манайх хэрэгжээ дээрээс нэг 10 жил болсон, 8 жил болсон байгаа. Тийм учраас ямар явцтай бай. Манай аймагт яаж хэрэгжиж байна? Юунаас алдаж байна? Ямар тодорхой бай. Одоо өчтөрийн манай мэргэжлийн хэлтийн газрын мэдээлэл Төв аймагт дотор байрны 4 хүүхдүүдээр 1 хүүхэд үлдсэн байна. Үүний хоол хүнсээс хаагдж. Тийм учраас одоо манай аймагт ч гэсэн үдийн цай болон бусад одоо ганцхан дотор байрлал манай аймгийн төвд 6 дугаар ахлах сургуульд бусад үдийн цайгаар зөвхөн үдийн цайгаар үйлчлэн бусад хоол хүнс байхгүй. Тийм учраас ерөөсөө хоол хүнснээр дамжих хордлогод халуураас урьдчилан сэргийлэх зорилгоор та бүхэнд бас хилцэх бэрхшээлтэй юу байна гэвэл манай байгууллагын зүгээс зөвлөгөө өгөх юм. Тэгээд дээрээс нөгөө сургуулийн захирал болно. Та нартаа хоол хүнс нийлүүлж байгаа компаниудад бэрхшээл юу байна? Хоёр талын бас гэрээ хийгдсэн байгаа танад тэр гэрээнээс гадуур хийгдсэн зүйл байна уу? Танада ямар бэрхшээл байна? Тэр дараа хийгдсэн ч нэг зөвлөмж гаргая гэж бодсон. Үдийн цай хөтөлбөрийн гэрээт гүйцэтгэгчийг сонгоход дараах шалгуурыг баримталж ажиллах ажээ. Үүнд хүнсний үйлдвэрлэл явуулах зөвшөөрөлтэй аймгийн мэргэжлийн хэлтийн газрын дүгнэлттэй байх, нийлүүлэхээр санал болгож буй бүтээгдэхүүнийг эрүүл авахын аюулгүй байдлын шинжилгээнд бүрэн хамруулсан байх, шаардлагын дагуу савлаж зөөж тээвэрлэх боломжтой байх, хүнсний шинэ бүтээгдэхүүнээр үйлчлэх,
хадгалалтын хэмийг баримтлах нөхцөлийг бүрдүүлсэн байх, бүтээгдэхүүнээ цайны цагаас 30 минутын өмнө сургууль дээр авчирсан байх, гэрээний хэрэгжил дээр санхүүгийн хариуцлага хүлээх чадвартай байх зэрэг ажээ. Намайг Гүлнар гэдэг Шадийн Тоогтой Гүлнар. Инор компани, хувьсат компани захирал, манай компани гол үйл ажиллагаа бол талхан нарийн бов гэдэг мөн кям боловсруулдаг ийм хоёр шиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм аа. Одоо манай редио болсон хүүхэд насны хүүхдүүдийн сургуулийн насны хүүхдүүдийн эрүүл ахуй, эрүүл мэндийг сахин хамгаалах тэрний ямар нэгэн зүйлээс аюулаас хүнсний аюулаас хамгаалахын тулд янз бүрийн ажлууд явагдаж байна. Ялангуяа энэ мэргэжлийн хяналтын газраас эрүүл ахуй, эрүүл хүнс түүний хадгалах хамгаалтыг сайжруулах талаар сарын аянд явагдаад байгаа. Энэ аянд одоо бид ажил чиглэлийн хувьд мөн хүүхдтэй сургуульд ажилласны хувьд бид бүгдээрээ идэвхтэй оролцож байгаа. Өнөөдөр энэ дээр бол сургууль сэсвэрлэгт нийлүүлж байгаа үдийн цай төвд нийлүүлж байгаа хүнсний хадгалалт, хамгаалалт, эрүүл ахуйн талаар ингээд зөвлөгөө нь сургуульд явагдаж байгаа. Тэн дээр одоо бид оролцож зөвлөгөөнөөр итгэхгүй зүйлээ олж авч мөн өөрийнхөө санаа бодлоо ярьж сэтгэлээ ингээд солилцож байна. Манай компани бол энэ сургуульд үдийн сайны нарийн бов нийлүүлдэг, сургууль сэсвэрлэгүүдэд талхан нарийн бов нийлүүлж байгаа. Одоо нэлээд туршлагатай компани боллоо гэж бодож байгаа. Тэгтээ цаашид бидний мэдэх зүйлээсээ мэдэхгүй зүйл их байгаа учраас ингэж явагдаж байгаа ажилд идэвхтэй оролцож байна. Үдийн цайны цэцэгхойгоо дараах шаардлагыг хангасан байх ёстой байдаг байна. Үүнд сурагчдын эрүүл мэнд, дур сонирхол нийцсэн байх, цайнд орсон бүтээгдэхүүний нийт зохицлыг зөв сонгосон байх, нэг сурагчийн үдийн цай өдрийн 600 төгрөгт багтсан байх, амархан муудаж чанараа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг цэсэнд оруулахгүй байх, сүүн бүтээгдэхүүн, орон нутагт ургадаг жимс жимсэгний шүүс баяжуулсан гурилаар хийсэн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх, цэсэнд буй хүнсний бүтээгдэхүүнээс сард ноогдох давтамжийг 2-3 байхаар тооцох, бичээн, бэлуу, шоколад, чихэр зэрэг чихэрлэг бүтээгдэхүүн давсалсан самар мөхөөлс, түргэн хоол хийжүүлсэн ундаа оруулахгүй байх, хүйтний удирдал халуун ундааны зүйлээр үйлчлэх, экологийн цэвэр болон амин дэм эрдэс бодисоор баяжуулсан бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөдөг байна. Энэ үдийн цайны хөдөлмөр хэрэгжүүлэх шинийг аж ахуйн нэгж би бүгдээ гэж байгаа биш шүү. Тэ. Нийт газар шатнд хөлгөө тубарх шашд байгаа шүү. Гэхдээ бол нэлээд бас сэтгэлгүй байна. Хариуцлахгүй байна. Хэтэрхий ашигын хойноос яваад байна. Тэр өгж байгаа хоол өгж байгаа хүүхдүүдийг өөрийнхөө хүүхдээс ингээд өөрөө үзээд байна гэсэн асуудал нэлээд чанга өргөн хүрээд ирж байгаа. Өчигдөр энэ асуудлаар мэргэжлийн хяналт ерөнхий газраас эрүүл мэндийн газар, боловсролын газар, нэгдсэн эмнэлэг, мэргэжлийн хяналт газрын удирдлагууд холбогдох холбогдолтуудыг бүгдээ суулгуулж цахим видео хурал зохион байгуулсан. Яаралтай хяналт шалгалт зохион байгуулахаар үүрэг өгсөн. Ерөнхий газраас хүчин сэргийлэх хяналт зохион байгуулах өдөртөн ширнэ өнөөдөр ирчих бах. Тэрний дагуу яаралтай та бүхний үйл ажиллагаанд бол хяналт шалгалт зохион байгуулнаа гэдэг бас хэлхийн зүйтэй байна. Яагаад гэх юм бол үнэхээр өрөө тасалгаа галтойгоо бол зориултын бус баг галтойгооч хэлэхэр үе тийм газар үйл ажиллагаа явуулж байгаа улсууд байна. Тоон төхөөрөмжгүй зориултын цав суулгахгүй ховносор сав хэрэглэж байгаа зориултын бус хүнсний хэрэглээний бус стандартын шаардлага хангахгүй тийм. За цэвэр устай газарч байна. Усаар зөөвөрлж байгаа баталгаагүй усаар
хүүхдүүдэд хоол хийж яваа газар учирсан байна. Энгийн худагнаас ус авч байгаа газар учир байна. Тэр худагны усан шинжилгээ хийгдээгүй, ямар ч баталгаагүй усаар үйлчилж байгаа газар учирсан байгаа. Энийг бид нар бүгдийг мэдж байна. Яагаад гэх юм бол би өөрөө шалгалтаар яваагүй ч гэсэн манай байцаагч нар шалгалт болгон дээр яваад надад танилцуулж байгаа. Хаана ямар асуудал байна гэдгийг бүгдийг сайн мэдж байгаа. Хүнсний бүтээгдэхүүн хадгалах хөргөгчгүй газрууд байж байна. Хоолыг гаднаас өөрлөж байна. Дотроо хийх ёстой хоолыг. Түүхийн шинжилгээ огт байхгүй. Өдөр болгон хийгдэх ёстой шинжилгээ чинь байхгүй. Ном журмынхаа дагуу хүнсний дээж аваад хадгалж явах ёстой. Дараагийн 72 сар хадгалах уу? 48 сар хадгалж явах ёстой. Тэр бол ном журм тэр хуулинд хэрэгждэг үү, тэ? Тэрийг хадгалах одоо зориултыг хөргөж цав байхгүй. Бүх хүнсний зүйлийг салгаж хадгалах ёстой. Тийм стандарт хэрэгжихгүй. Мэргэжлийн тоогоочгүй, мэргэжлийн ажилчингүй, тоогооч нар нь ажилтнууд нь эрүүл мэндийн үзэгт хамрагдаагүй. Хүнсний зориултыг агуулахгүй, салан задгаа онгорхоо тийм. Энэ дотор юу ч байгаа нөгөө сургууль цэцэрлэгийн галтгооч байж байгаа. Дотор байна. Хатсан хөлдсөн боорч тав айх сайн өгж байгаа. Хүмүүсийн ярьж байгаа яриа. Манай байцаагчны шалгалтаар илэрсэн зөрчил. Би гэхдээ олон хүнд буруу тогтож байгаа юм шүү сайнаар болгоо. Энэ дотор сайн ч юм хийж байгаа сэтгэлээр ажиллаж байгаа хүмүүс ч бас байгаа. Гэхдээ ийм алгадад тогтолцоол гарч байгаа. Та бүхэн энэ дээр анхаараарай гэсэн утгаараа бид хэлж байгаа юм шүү дээ. Хоолныхын чанар, амт, ариун цэвэр, аюулгүй байдал нь алдагдчихсан. Хүүхдүүдийн хоол идсэн аях, тавг, хоол хийсэн цав суулах, ариутгалд ордгоо, зориултын газар угаалдаггүй. Хүнсний хадгалалт, тээвэрлэлт, хугасаа, ноорм журм мөрөлдөлт байхгүй. Хаанаас навсарсан, хэдийн хугасаар хадгалсан, юугаар тээвэрлсэн тодорхойгүй. Мах, ногоо, бусад хүнсний бүтээгдэхүүний гарал үүслийн ямар ч бичиг баримтгүй, шинжилгээнд хамруулаагүй. Түргэн муудаж хэмтэх хорлох үүсгээр тийм хүнсний бүтээгдэхүүнээр хоол хийж өгөөд эрсдэлд оруулах нөхцөл байдал бий болдог. Сүйд харгийг зарим газрууд 7 хоногоор авч хадгалдаг тийм. Ийм зөрчлүүд нийтлэг зөрчлүүд байна. Энэ дээр одоо манай энэ хөтөлбөр хэрэгжүүлж байгаа улсууд маань компани аж ахуйн нэгжид анхаарах болтугай. Нэг харахад бол хүн болгон хийчихээр амар санагдж байгаа боловч Эрдэнэ хүний амнаас та холбоотой маш хариуцлагатай ажил гэдэг бид нар ухамсарлаж сэтгэлээр хандаж ажилламаар байна. Өчигдрийн одоо амнасаар нас хохирчихсон, нас барчихсан хүүхдийн эцэг нь ямар байдалтай байгааг бид нар ойлгох хэрэгтэй, бодох хэрэгтэй. Энэ тохиолдолд бид нар тохиолдох юм бол та бид яах вэ? Та ч гэсэн хяналт тавьж байгаа бид нар ч гэсэн сургуулийн захиргаа ч гэсэн хуулийн дагуу хариуцлага хүлээгээд өгөх ёстой, авах ёстой ялгаа аваад явна гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Энэ тоглоом биш ээ. Бид нар бол өөр юмар тоглож болно. Өөр юмар устдор хийж болно. Өөр юмар ингээд танил тав хамаг садан хамаатна боломж олгож болно. Бид нар энэ хүүхдийн амнасаар тоглож болохгүй шүү гэдгийг бид нар тав хүндийг би сануулж хүсэж хэлмээр байгаа шүү. Манай байцаагч нар бол шалгалтаа хийдэрэг хийж байгаа. Заримдаа бол бас хүний юм чинь ижлаас болчихсон, нүдэн дасчихсан, очоодны хялтыг гууцааг үлээд хэдэн шаардлага тавиад явдаг. Тэрийг нь биелүүлэхгүй нь хагас дутуу. Нөгөө байх байдгаараа нэрлийн хялтаа шалгалт иргэд сургаар жоохон нөгөө хүүхдэд өгж байгаа хоолныхын чанар хэмжээ ихсээд өөрсдийнх нь чанар нөгөө сэвэргээгэндээ анхаарад явсны дараа дахиад нөгөө самдан задгаа байдлыг ороод
Ийм байдал бол ажилтж байгаа ард түмч гэсэн хэлж байгаа. Миний явсан газар болгоно хэлдэг зүйл бол энэ үдийн сайн хөтөлбөрийг хэлдэг. Сүүлдээ өгж байгаа сайнхын хэмжээ багасч байна. Тав борц өгдөг боллоо. Иргэдийн яриа шүү. Та бүхэн өөрсдөө шиг сонсоод явдаг байх те. Сонсчлаа байх. Тэ. Аяных нь Европ нийгэмд тавьж боллоо. Төрөөс баталж өгсөн төсвийн дагуу өгөх ёстой хэмжээгээр нь өгдөгөө. Тэрнээс нь нөгөө ашиг угаах гээд ийм одоо зохимжгүй үйлдэл гаргадаг боллоо. Өөрийнхөө хүүхдээс өөрөөний хүүхдийг өөрөө үздэг боллоо гэдэг асуудлыг бол маш ширүүнээр шүүмжилж хэлж байгаа. Бид нар одоо шүүмжилт өртөхгүй тулд шүүмжлийг одоо ажил хэрэгч байдлаар хүлээж аваад хүүхдүүдийнхээ эрүүл мэнд амьдсыг хамгаалахын тулд сэтгэл гаргаж ажиллах болохоо байсан байна гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Үнэхээр олон жил болчихсон. Тасчихсан. Хүүхдэд хоол өгсөн ч өвгөн ч яах гэсэн сэтгэлтэй усуд байвал өнөөдрөөс болоор аваа гэдгийг хэлмээр байна. За энэ шалгалтыг бол ерөнхий газраас өдөртөмжийн дагуу бид нар хийнэ. Хийхдээ эрүүл мэндийн газрын дарга, боловсролын газрын дарга би өөрөө хамтдаа дагуулж яваад хийн шүү. Ийм байрсагчлалаа дагуулж яваад. Ерөнхий газраас тийм үүрэг чиглүүлсэн. Тэгээд сануулаад, яриад, сургаад, хил зүйлийг зохион байгуулад байхад хэрэгжүүлэхгүй, чадахгүй байвал бол бидний газар дээр асуудал шийдээд явна шүү. Хаагаад явна шүү. Хүүхдийн амьдсаа бид тоглохгүй. Худай сахтамж шүү дээ. Жагслагтан хорлох чармаж юм шүү. Нөхцөл байдлаас байрамс бодомс. Жангуул энэ эрсдэл гарахгүй байх гэсэн баталгаа байхгүй. Манай аймагт гарч байсан. 6 дугаар ахлах сургууль, улаан хусын сургууль, тэгээд хурим найрны газрууд дээр хорлох гараад их хэмжээгээр хүний амьдас эрүүл мэнд хогсолчлоод бүр амьдасаар эрсдэлд орж ирсэн, хүн асуурчсан бол энэ хүнд байгаа. Сүүлийн 2 жил бид нар бол ямар ч байсан хорлохгүй явж байгаа. Гэхдээ яг нь тав хүн ч гэсэн чармайл гаргаж байгаа. Манай мэргэжлийн ялгын газраас ч гэсэн энэ чиглэлийн хяналтаа сайжруулад дахин давтамжаа нэмээд явж байгаа. Гэхдээ бид нар болоогүй шүү гэдгийг санаж байна. Бүх юм шинтаа болоод энэ одоо энэ эрсдэл гарах баталгаа бүрдөөд санаа амар суучгаар нэг ч нөхцөл байхгүй. Өөрсдөө мэдж байгаа. Эхэндээ гэр байгуулахад бол тэр аж ахуйн чиргэний чадварыг хадгалцаад боломж боломжоогийн хараад тэр нөгөө сонгон шалгуулаар өгдөг байсан гэр байгуулалт гэсэн. Сүүлдээ бүр захирлуудын дурын асуудал гэсэн. Нэгийнхэн гэрийг цуслаад нөгөөгээр нь чаддгүй боломжгүй нь харилцахгүйгээр тэр гэрээ байгуулж болсон. Нөгөөх нь гар дээр нэг ч боловсон хүч нь байхгүй, нэг ч тоогоочгүй, нэг хоол хийчихээр ямар ч боломжгүй энэ тэндээс хямд юм цуглуулахгүй гэдэг байсан. Энэ бол хөдөө бүрч аймаг болсон аюултай. Аймагаас ирээд хадсан нөгөө борцгоо яваа 7 хоногоор хадгалж аваад хүүхдүүдэд өгнө. Тэр хүүхдүүдэд өгж байгаа чанаргүй бүтээгдэхүүн хүнс бол өнөөдөр хорлох үүсгээд амьдсан аюултай байдал үүсгөөгүй ч гэсэн ирээдүйд нь аюултай. Эрүүл мэнд нь өнөөдөр тэр хордоо чанаргүй хүнсийг төртөн эзснээр эрсдэлд ороогүй ч гэсэн хэдэн жилийн дараа тэр ард түмний хүүхд бол өвчтөй болж гарах үндэслэл бүрэн бүрч гэсэн. Ийм үндэслэлтэй. Энийг тав хүмүүс санаж авах хэрэгтэй байхаа. Хүүхдийн эрүүл мэндээр тоглох, түүнд хайн хандах, ямар нэгэн байдлаар наймаасах эрх бол хэнд ч байхгүй. Үүнд бол боловсролын газрын нэг эрүүл мэндийн газрын бас онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ бол боловсролын салбар. Энэ бол эрүүл мэндийн манай ажиллаж байгаа улсуудын бас салбар. Өчигдөр бас яригдж энэ хоолны хорлол аваад нэг хүүхдийн нэг айлын 4 хүүхд эмнэлэгт яваад очиход эмнэлгийн ажилтныг хүлээж авахгүйгээр тэр юун дээр шүү. Тэр төв аймаг дээр буцаагаад нэг нь асуурсан биш ямар харамсалтай.
газар дээр нь одоо шууд мэржлийн хяналтын байгууллагт мэдэгдээд нөгөө хорыг сармуучуулах, ходоодыг угаах тийм ажил хийх юм бол тэр хүүхэд маань өнөөдөр эрүүл эсэмээр амьдрах боломж байгаа л байхгүй. Тэгээд би та бүхэнд бас нэг юм сануулж хэлмээр байна. Ямар нэгэн ийм тохиолдол гарлаа гэхэд яагаад хамгийн түрүүнд мэржлийн хяналтын байгууллагт мэдэгдэх та бүхний үүрэг шүү. Тэрийг муугаар дараа ер нь сайн үрдэнд хүрэхгүй шүү гэдгийг бас хэлж байна. Манайд мэдэгдэх юм бол яагаад хэмжээгээр зохион байгуулна шүү дээ. Тэр хүнс байсан шинжилгээ авах, юунаас болсон юм тогтоон, хүүхдүүдэд яагаад эмнэлгийн тусламж үзүүлнэ, тэр хүмүүс хүүхдүүдийг амнисийн авах яагаад ажиллагааг бол саяны мэржлийн байгууллагаар бид нар яагаад хугацаалахгүй зохион байгуулж хийлдэг байхгүй. Энэ дээр тавхан мэдээлэл цаг хугацаанд өгч авахгүй сайн юм бид үрдэнд хүрэхгүй шүү, юм нуугаад шаардлагагүй байхгүй шүү гэж бас хэлэх хэрэгтэй. Яг энэ даалгаврыг энэ одоо бид нар хүсэлтийг, санааг, энэ үгийг танаа сургуулийн захирал, эмч нар, дотоод хяналтын ажилтнууд бүгдэн дээр нь хэлсэн байж байгаа. Өнгөрсөн сургалтын дээр. Одоо өнөөдөр ерөнхий газраас удирдамж батлагдана. Мэддэхгүйгээр яваад очих нэг хэрэг, мэдгдсээр байх байдлаар байгаад өнөхөр шаардлага хангахгүй, стандарт нь таарахгүй, норм журмаа биелүүлээгүй, хүнсний чанар аюулгүй байдлаар хангаж чадахгүй байгаа аж ахуйн нэг чиглэл маань энэ хүүхдийн амнасаа та бүхэн тоглохгүй шүү гэдгийг бид нар одоо албан ёсыг хэлхэн зүйтэй бахаа. Бид нарт бол дээрээс энэ чиглэлийн үүр даалгавар маш хатуу байж байгаа. Энэ ажлыг хийж чадахгүй, хангалттай тавьж чадахгүй, аймагтаа хүнсний хүүхдүүдийн дотор хүнсний хордлого үүсгэн бол мэржлийн хяналтын газрын дарга, эрүүл мэндийн газрын дарга, боловсролын газрын дарга баяртаа гэдгийг албан ёсоор хэлчихсэн байна. Бид нар энэ толгоогоор хариуцж байгаа. Бид нар шууд ажлаас халаал явуулна гэдэг өөрчлөлт өгөгдсөн. Ажлаас бид нар халдахад нэг айгаад байгаа юм биш. Гэхдээ нэгэнт энэ ажил бид нар бүгдээрээ хариуцаад тавхан ч гэсэн үүрэгтэй хариуцаад энэ ажлыг хийж байгаа учраас хариуцлагатай, сэтгэлтэй хийх ёстой. Тэгээд өөрийнхөө зүйл тавханаас бол энэ өрөөний хүүхдийг өөрийн хүүхд шиг ингээд бодоод хэтэрхээ ашгаа бодохгүйгээр төрөөс олсон норм журмын хүрээнд сэтгэл гаргаад ажлыг тавханаас хүсэж байна. Одоо та бүхэнд Монгол банкнаас ирүүлсэн мэдээллийг хүргье. Төв банк болон арилжааны банкны ялгаа. 1990 онд аж ахуйн банк байгуулах болон түүний үйл ажиллагааны нийтлэг дүрм 1991 онд банкны хууль батлагдсанаар Монгол улсын хоёр шатлалт банкны тогтолцооны хөрс суурь тавигдсан ажээ. 1996-аас 97, 99, 2008-аас 2009 оны 3 удаагийн хямралын шуурганд 30 банкнаас 16 дампуурах, бусад банктай нэгдэх, татан буугдах зэргээр үйл ажиллагаа зогсоосон байдаг юм а. Сүүлийн 20 жил Монгол улсын санхүүгийн захыг үндсэндээ банкны систем тодорхойлсноор ирсэн бөгөөд өнөөдрийн байдлаар арилжааны 14 банк үйл ажиллагаа явуулж байна. Банкны хадгаламж зээлийн захууд нь ихээхэн системчлэгдсэн байдаг нь Монгол улсын банкны салбарын онцлог юм а. Төв банк болон арилжааны банкны хэрэгжүүлж буй үүрэг, зорилго нь өөр хоорондоо ихээхэн ялгаатай бөгөөд тэдгээрийг товч дурдвал дараах байдалтай байгаа юм а. Үүнд арилжааны банк нь үйл ажиллагаа нь банкны тухай хуулиар зохицуулагддаг. 14 банкнаас 13%-ийн нэг нь төрийн эзэмшилт байдаг байна. Ашигын төлөө санхүүгийн байгууллага мөнгөнд тэмдэгт хэвлэж хуулийг гаргах эрхгүй, мөнгөний бодлого боловсруулахгүй, иргэд аж ахуйн нэгжээс харилцах хадгаламж татан төвлөрүүлдэг. Иргэд аж ахуйн нэгж байгууллагад богино дунд хугацааны зээлийг олгодог байна. Банк хоорондын төлбөр тооцоог зохицуулах эрх байдаггүй. Үйл ажиллагаагаа хувьцаа эзэмшигчдийн өмнө тайлхнадаг. Төв банк буюу Монгол банк нь үйл ажиллагаа нь Монгол банкны тухай хуулиар зохицуулагддаг. Төрөөс үүсгэн байгуулсан хуулийн этгээд юм а. Ашигын бус байгууллага мөнгөнд тэмдэгт гүйлэн гаргадаг, мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлдэг. Харилцах дансны эзэмшигчид нь банкуд, төрийн сангийн нэгдсэн дансны эзэмшигч нь засгийн газар байдаг байна.
Шаардлагатай тохиолдолд Монгол банкнаас арилжааны банкуд болон засгийн газар зээл олгодог. Банк хоорондын төлбөр тооцоог зохион байгуулдаг. Үйл ажиллагаагаа улсын их хурлын өмнө тайлбарладаг. Орталық банк және коммерциялық банктердің айырмашылығы 1990 жылы ауыл шаруашылығының банкінің орнатылып, оның іс-шарасының біріккен ережесі 1991 жылы банкінің заңы бекітілгеннен кейін Монғолия мемлекетінің екі сатылы банкі құрылысы тағанын тартқан. 1996-тан 97, 1999, 2008-ден 2009 жылы үшреткі редакция атаулы 30 банкіден 16-сы құлдырап басқа банкілермен бірлесу немесе жабылу сияқты іс-шарасын тоқтатқан. Соңғы 20 жылдан Монғолия мемлекетінің экономикалық банк системасы басқарып келумен қатар бүгінгі күні 14 банкі іс-шарасын жүргізуде. Банк сақтау қоры, несие қорларының көбі системасындағы Монғолия мемлекетінің ерекшелігі де дауға деуге болады. Орталық банкінің іске асырып отырған міндет мақсаты басқа банкілерден көп айырмашылықта. Оларды атап өтсек төмендегідей. Басқа банкілерді атап өтсек, іс-шарасы банк жайындағы заңмен шектеледі. 14 банктен 13-і жекеменшік, қалғаны мемлекет иелігінде. Пайда үшінгі мекеме ақша өндіріп шығару еркі жоқ, халыққа несие таратады, банкілер арасындағы есепті реттей алмайды. Ал орталық банкіге тоқталып кетсек, іс-шарасы орталық банкінің заңы бойынша жүреді, пайданы көздемейді, ақша өндіріп шығару еркі бар, банк арасындағы есепті бақылайды, іс жұмысы туралы ұлы құрылдың алдында есеп береді. Одоо та бүхэн цагаагаар эмэдэн анхаарах болно. Енді сіздер сұмындық ауа райы мәліметімен таныс болыңыздар.
улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлаар бэлтгэсэн орон нутгийн чанартай оргилцэг мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүрлээ. Анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа. Хөтөлбөрийн төгсгөл маргааш өдрийнхөө өргөний 6-аар хүлээн авч үзсэн үү. Құрметті көрермендер, Саян телевизиясы қоғам саясат экономика бағытында дайындаған жергілікті жердің үргіл-сақ жаңалықтарын сіздерге ұсынды. Жаңалығымыздың соңында сіздер ертеңгі жұлдызнамамен таныс болыңыздар.